Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. CMM-ийн зохион байгуулдаг earnings call-ийн ээлжилт нэгэн одоо улирал эхлэхэд бэлэн болоод байна. За энэ 2025 оны 4-р улирлын санхүү үйл ажиллагааны тайлбар хувьцаат компаниудын тайлбарыг танилцуулахаар хамгийн ихний хувьцаат компани earnings call-ыг Хас банктай хамтран зохион байгуулахад бэлэн болоод байна. За энэ удаагийн ерөнхийдөө зохион байгуулж байгаа earnings call-ууд маань ерөнхийдөө нэлийн онцлог болж байгаа. За биднийх болохоор Монголын өрнгийн биржтэй ерөнхийдөө хамтран зохион байгуулж байгаа. Тэгэхээр за одоо зохион байгуулж байгаа earnings call маань болонгууд Хас банкны Facebook хуудасаар шууд дамжуулан хүрч байгаа. За мөн Монголын өрнгийн биржийн хуудасаар бас та бүхэн үзэх боломжтой байгаа. Тэгэхээр шууд дамжуулалт үзэж байгаа та бүхэн маань бас earnings call-тай холбоотой асуулт болон санал хүсэлт байх юм бол мэдээж коммент хэсгээр үзэх боломжтой. За яг одоо болонгууд CMM Analyst Network буюу мэргэжлийн шинжээч нар болон за Монголын итгэмжлэгдсэн санхүүгийн шинжээчд болон Монголын арилжаа гэрчтэй холбооны шинжээчд бас ороод шууд цэгж захирлаас Хас банкны үйл ажиллагаа болон санхүүгийн дайлантай холбоотой асуултуудыг асуух боломжтой байгаа. За тэгэхээр илүү олон хүнд хүрэх боломжтой болсон байгаа. За манай earnings call маань болонгууд за тэгээд та бүхэн маань танилцуулгатай танилцаад холбоотой асуулт байх юм бол мэдээж асуулт хариултын хэсгээр асуултаа үлдээгээд яваарай. За бид эднийг нэгээр нь асуух боломжтой. За шинжээчд маань болонгод бас raise hand товчон дээр дараад цэвэг захирлаас шууд бас асуулт асуух боломжтой байгаа шүү. За тэгээд Хас банкны 2025 оны жилийн эцсийн санхүү үйл ажиллагааны тайлбар танилцуулсан зэвэг захирлыг орж байна. За баярлалаа. За юуны өмнө та бүхэнд өнөөдрийн Хас банкны үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангийн одоо earnings call дээр хүрэлцээрсэн та бүхэндээ маш их баярлалаа. Урлагийн ихэнд хийсэн ямар нэг асуултууд байвал та бүхэн бас чөлөөтэй асуугаарай. За ингээд тайлбар руугаа оръё. За өнөөдөр миний танилцуулга 4 хэсгээс бүрдсэн байгаа. Бас өмнөх earnings call-тэй төсдөөд байгуулгатай. За 4-р улирлынхаа онцлог үйл явдлуудыг товчхон танилцуулаад тэрний дараа санхүүгийн гол үзүүлэлтийн талаар улирлыг өмнөх улирлтай харьцуулсан үзүүлэлтийг та бүхэндээ танилцуулна. За мөн Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийн мэдээлэл. За тэгээ хамгийн сүүл компани засаглалтай холбоотой мэдээлэлээр танилцуулгын одоо гол агуулга бүрдсэн байгаа. За 2025 онд ийм 4-р улирлаас бас нэлээд их том үйл явдлууд Хас банкны хувьд болж өндөрлөлтөө. За Global Finance сэтгүүлээс Хас банкныг Монгол улсын шилдэг банкар шалгаруулсан. Тэгээ манай хамт олон Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хотоос 10-р сарын 18-нд очиж шагналаа гартаж авсан байгаа. За мөн онцлог тос банкар шалгарсан. За тос бол тогтвортой санхүүжилтээр ялангуяа уур амьсгалын эрсдлийг бууруулах чиглэлээр Хас банк олон жил үйл ажиллагаа тогтвортой явуулж байгаа. За үүнтэй холбоотой Хас банк онцлог тос банкар 2025 онд шалгарсан байгаа. За Moody's-ээр бид нэр үнэлгээгээ хийлгдэг. За манайх бол одоо хадны үнэлгээний 2 одоо credit agency-гээр үнэлгээгээ хийлгдэг байгаа. За 4-р улиралд бол Moody's Хас банкыг B1 тогтвортой гэж үнэлсэн. Энэ нас нөгөө Монгол улсын зээлжих зэрэглэл сайжирсныг дагаад Хас банкны маань бас зээлжих зэрэглэл маань агсан байгаа. Тэгэхээр энэ бол Монгол улсын хувьд бол нэлээд эерэг одоо мэдээ байгаа. Үүнтэй холбоотой ч гэсэн гадаадаас татж байгаа их усруудын маань өртөг уурах одоо чиг хандлагууд биднэрт ажиллагдаж байгаа. За гэхдээ нийт одоо их усрын зардал бууруулгууднаас гадаадаас татсан их усрыг бид нар Монгол банктай swap барилчаанд ордог. Харамсалтай нь swap-ын зардал маань өндөр хэвээр байгаа болохоор бас бидний нийт их усрын зардал маань дийлэн хэмжээгээр буурах нөхцөл байдал хязгаарлагдсан байгаа. Би бас онцолж хэлмээр байна. За бүтээгдэхүүнтэй холбоотой бид нэр өмнөд бас
мэдээлж исэн. Бид нар TNAB гээд өсвөр насны хүүхдэд зориулсан аппликейшн, мобайл банкны аппликейшн зах зээл нэвтрүүлсэн. За мөн цахим идэвхж Insta XP нэвтрүүлсэн байгаа. За үүнтэй холбоотой бид нэр зах зээл дээр шинэ картууд нэвтрүүлсэн, нэлээд амжилттай борлогдож бас хүмүүс их дуртай байгаа. Ялангуяа энэ одоо нохоо, муурны зурагтай энэ хүү картыг бол хүүхдүүд маань бол маш ихээр захиалдлаад, зарим нэг нь бол бүр ингээд борлогдоод дууссан, нэмэлт одоо захиалах руу орсон байгаа. За мөн 25 оны 4-р улиралд 150 сая Америк долларын одоо синдикат санхүүжилтийн гэрээн дээр манай хамт олон маань гарын үсэг зурлаа. За энэ хүү их усүр маань биднэрт дунд бизнес эрхлэгчд бас мөн корпорат харилцагчдаа дэмжих, мөн одоо ногоон санхүүжилтийг үргэлжлүүлэн дэмжих бас энэ удаа шинээр орж ирсэн бол хөдөө аж ахуйн салбаруудын бизнесийг дэмжих гэдэг ийм мандаттай 150 Америк сая долларын гэрээнд бид нар гарын үсэг зурсан. Тэгээ ялангуяа 26 оны зээлийн өсөлт дээр бол бид нар энэ хүү их усүр маань нэлээд том үүрэгтэй оролцоор байгаа. За мөн одоо баримтаар болон одоо ас банкны аппликейшн, мөн ас банкны картыг ашиглаад баримтыг нэг автоматар бүртгэх энэ ажлуудын гол хөгжүүлэлтүүдийг холбогдуулалтыг бид нар хийчихсэн. За одоо merchant буюу дэлгүүрүүд маань өөрсдөө энэ хүү системд холбогдсноор автоматар мануудын баримт бүтдэг одоо ийм давуу талууд гарч ирсэн. За IBAN-ы одоо анх нэвтрүүлэхэд бас нэлээд их асуудлууд дагуулсан тийм ээ, бүгдээр ажил нэмэлт IBAN-а зэжлэхээс эхсүүлээд за үүнтэй холбоотой хялбарчлах үүднээс бид нар IBAN лавлах үйлчилгээг нэвтрүүлсэн. Ингэснээр бас төлбөр тооцоог өрдөн шуурхай гүйцэтгэхээр бол арай хялбар болсон байгаа. За тэгээд бас бид нэр Alipay WeChat-тай одоо WeChat-ийн аппуудаар холбогдсон ас банкны UnionPay картаар төлбөр тооцоо хийх юм боломжийг бас нээсэн ийм болгол үйл явдлууд улиралд өнгөрлөө. За санхүүгийн үзүүлэлтийн хувьд бол ас банк 2025 оныг 172.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай өндөрлөө. За энэ өмнөх жилтэй харьцуулах юм бол 0.5% өсөлт гарсан. За тэгэхээр та хэд маань бас харсан баг. Банкны салбарт бол банкуудын одоо ашигт ажиллагаа өмнөх онцлогтойгоо харьцуулахад зарим банкуудын бол бас нэлээд мэддэхүйн хэмжээгээр буурсан. За тэгээ бас ашигт ажиллагаанд ямар нөлөө үзүүлсэн талаар би бас бүгд дараагийн слайдаар товчхон мэдээлэл хүргүүлнэ. За өөрийн хөрөнгийн өгөөжөөр нь харьцуулах юм бол 21.8%. 21.8% өр хөрөнгийн өгөөжтэй ажиллалаа. За энэ одоо нэг коэффициант ногт цэвэр ашигаар бол 164 төгрөгийн ийм гүйцэтгэл үзүүлсэн. За ас банкны хувьцаа 25 оны эцэст 963 төгрөг 90 мөнгө байлаа. За нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн харьцаа 20.1% гүйцэтгэлтэй гарсан. За төлбөр төлөх гүйцэтгэх чадвар бол хангалттай түвшинд өндөрлөө. За гол үзүүлэлт улирлын бас трендээр та бүхэндээ танилцуулъя. За цэвэр ашиг 4-р улирлт бол өмнөх 3-р улирлттай харьцуулахад 22% өсөлттэй 47.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигыг 25 оны 4-р улирлт үзүүллээ. За активийн хэмжээ бол 2.9%-аар өмнөх улирлттай харьцуулахад буурсан. За энэ гол үзүүлэлт нь бол бид нар гаднаас татсан их усруудын эргэн төлөлтөд холбоотой эргэн төлөлтүүд үлсэн, үүнтэй холбоотой актив 3%-аар буурсан. За зээлийн багц бол 1%-аар өмнөх улирлттай харьцуулахад нэмэгдсэн. За бүтэн жилээр бол 13% өсөлттэй бид нар оноо өндөрлөлөө. За би дараагийн слайд дээр бас зээлийн багцын талаар мэдээлэлүүд байгаа. Тэрэн дээр бас ямар бэрхшээлүүд тусан талаар би бас та бүхэнд танилцуулнаа. За цэвэр ашигт дөрөв нөгөө хэлсэн өмнөх жилдээ ер нь нэг төстөөдөө
0.5% өсөлт гарлаа. Энэ дээр бас нөлөөлсөн хэдэн гол хүчин зүйлсүүд байгаа. За мөнгөний бодлогын одоо хорооны гол шийдвэрүүд зөвлөлөгдөх баг тийм гарсан шийдвэрүүд дээр заавал байлгах нөөц шат дараалтаа нэмэгдсэн. За мөн swap-ийн зардал өмнөх жилүүдтэй харьцуулахад нэлээд мэдгэдэггүй хэмжээгээр нэмэгдсэн байгаа. За өмнө нь одоо swap-ийн зардал жилдээ 4.5-аас 5% хооронд хэлбэлцдэг байсан бол одоо 7.5% дээр болсон. За энэ хөө бүх нөлөөллийг үзүүлэхэд бол банкны одоо цэвэр ашиг дээр бол нэлээд том одоо мэдгэдэггүйц нөлөөлөл орж ирсэн. За мөн цэвэр ашигт нөлөөлсөн зүйл бол за итгэл чанаргүй зээл бас нэмэгдсэн. Үүнтэй холбоотой бид нар нэмэлт одоо сангууд байгууллаа. За зөвхөн одоо 2025 онд бол бид нар цэврээр 14 тэрбум гаруй төгрөгийн нэмэлт сан байгуулсан. За энэ сан нь бол хөвчлэн онлайн цалингийн зээлтэй холбоотой асуудлууд байгаа. Тэгээ та бүхэн бас нөгөө мэдээлэл сонссон баг. Банкуд гэлтгүй бас банк босууд дээр байгаа авахар одоо цалингийн зээлийн хэмжээ маш ихсэн. Үүнтэй холбоотой бас нэмэлт сангууд манай банкны зүгээс байгуулах шаардлагатай болсон. За ингэснээр бол ер нь бидний цэвэр ашиг өмнөх оныхтай бол ингээд төстэй хэмжээнд дээр бид нэр барьлаа. За зээлийн үйл ажиллагаан дээр бид нар ийм 3 бол бизнесийн сегмент байгаа. Иргэдийн банк, байгууллагын банк, хас лизинг гэдэг. Тэгээ та бүх өсөлтүүдийг харж байна. Байгууллагын банк бол 13.19%. За лизинг бол 3.6%. Зөвхөн 4-р улиралд 3-р улиралтай харьцуулахад бол өсөлтүүд гарлаа. Иргэдийн банкны хувьд бол багц маань буурсан 2.9%-аар. За гол буурсан хүчин зүйлс гэвэл бид нар микро ойролцоогоор 100 тэрбум төгрөгийн багц хилцүүлснээс гадна ялангуяа иргэдийн хэрэглээний зээлийн шалгууруудыг чангасантай холбоотой өсөлт буурсан ийм дүр зураг харагдсан. За зээлдэгчдийн тооны хувьд бол 216 мянган нийт зээлийн тоо байна. Энэ нь өмнөх онтой харьцуулбал 14%-аар өссөн. Ийм дүр зурагт бид нар зээлийн багц маань өндөрлөө. За дотоодын их үүсвэр дээр бол 4-р улиралд 5.7% өсөлтийг гаргалаа. Ялангуяа харилцах дээр 19.3% өсөлт. За хадгаламж дээр 1.8% өсөлтүүд гарлаа. За ялангуяа өмнөх жилүүдтэй ч гэсэн мөн төстэй одоо трендүүд харагдаж байгаа. Ялангуяа манай банкны харилцахын өсөлт 4-р улиралд нэлээд өндөр байдаг. За үүнтэй холбоотой бас 4-р улиралд манай харилцах тансны үлдэх нэлээд өссөн байна. За гадаадаас татсан их үүсвэр өмнөх улиралтай харьцуулбал 12.1%-аар буурсан. Энэ нь дөрөв миний хэлдэг их үүсвэрийн эргэн төлөлттэй холбоотой эргэн төлөлтүүд хийсэн. За бид нар том санхүүжилтөд өргөжлүүлээд авч байгаа. Эхнийхдээ бид нар их үүсвэрээ бол зээлийн өсөлтөд уялдуулаад тухайн оныхаа 1-р улирал болон 2-р улиралд бид нар их үүсвэрээ татдаг. Гэхдээ одоо гэрээнийхэн гол хилцээрүүдийг бол бид нар жилийн өмнө аль болох гарын өсгүүдэд зураад гэрээнүүдэд баталгаажуулдаг байгаа. За тэгээ 450 сая долларын FMO-гийн синдикат хилцээр мөн Incofin Symbiotic-тэй нийлээд 19.3 сая Америк долларын бас их усрыг төвлөрүүлээд одоо ажиллаж байна. За хувьцааны хувьд бол өмнөх онтой харьцуулах юм бол манай хувьцаа 16.7%-аар өссөн. За мөн одоо манай банк ногдол ашгийг жилдээ 2% арилдаг банкны нэг. Тэгээ бид нар 1-р хагас жилд бол ашигасаа хуваарлцсан. За хуулийн хугацаа 2-р сарын 20-оос өмнө бид нар жилийн эцсийн ногдол ашигынхаа дүнг бид нар зарлана. Тэгээд тухайн үед бид нар бас олон нийт мэдээлэхээр одоо ажиллаж байна. Одоо сүүлийн үед нөгөө сайтууд дээр нөгөө хүлээлтийн талаараас нэлээд их гарч ирж байна.
бас ногдол ашиг өгөөж тал дээр манай банкн дээр ямар одоо нөгөө редакцийн алдаатай гэхээр зөвхөн жилийн эцсийн ч юм уу эсвэл нэгдүгээр хагас жилийн ногдол ашигын өгөөжөр нь хувь тооцоод байгаа. Бусад банкуд бол нөгөө жилээр тэгэхээр бидний одоо яг жинхэнэ одоо өгөөжийг ногдол ашиг өгөөжийг тооцохдоо нэгдүгээр одоо хагас жилийн ногдол ашиг болон жилийн эцэг аль алийг нэмжиж гаргах юм бол арай бодит дүр зураг харагдахаар байгаа. За өмнөх жилүүд дотор бол бид ойролцоогоо 6% жилээр нөгөө овчлол тий 6% одоо ногдол ашигын өгөөжтэй байсан. Тэгэхээр бидний хүлээлт ч гэсэн тэр хавцаа байх болов гэсэн ийм хүлээлттэй ажиллаж байгаа. За Монгол банкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээр бол өөрийн хөрөнгөний хөрөлцөө 20.1 байна. Тэгэхээр бид нар дараа жилийн өсөлтийг хийхэд нэлээд хангалттай орон зай байгаа. Мөн ногдол ашиг ч гэсэн олгоход бол ямар нэгэн хууль эрх зүйн үүднээс асуудалгүй. Тэгээ Монгол банкнд ойлгомжтой бид нар хүсэлтээ өгөөд ногдол ашигаа дараах эцсийн шийдвэрүүд эзлэх болно. За төлбөр гүйцэтгэх, дөрвөн гүйцэтгэх буюу одоо бид нар ликвидитиг нэрлэдэг банкны хувьд 37.6% гарлаа. За Монгол банкны шаардлага бол 25% байдаг. За бид нар нөгөө өмнө хэрэгжүүлжсэн одоо консерватив бодлого үргэлжлсэн хിവэрэ байгаа. Дөрвөн борлоготой актив бид нар Монгол банкнд болон төв банкны өмнө цаасан дээр л одоо ихнэх дүнгээ ингээ байршуулж байна. Тэгэхээр одоо Ас банкны хувьд бол нэг ойролцоогоор 2.2 их найт төгрөгийн дөрвөн борлого ликвидитигаар бид нар байнга барьж ирж байгаа. За тэгээ манай банкны актив маань өөрөө 6.8 их найт төгрөг байгаа тийм ээ. Тэгэхээр бас банкны найдвартай ажиллагааг хангах бас ирээдүйн өсөлтийг хангахаас бол манай банк хангалттай чадвар их өсрүүд байгаа гэж ойлгож болно. Одоо энэ одоо гол зохистой харьцуулалтын үзүүлэлтүүд байна. Тэгээ гадаад валютын нээлттэй хайлттай бас томоохон зээлдэгч нарт олгодог төвлөрлийн харьцаа 300% гэж байдаг. За манай банкны хувьд бол 54.8%-тэй. Үндсэн хөрөнгийн нийт хөрөнгийн харьцаа 8-аас доош байхад 1.1 хадгаламжийн төвлөрлийн харьцаа 25-аас доош байх шаардлагатай. Манайх 8% гэхээр ямар нэгэн том төвлөрөл эрсдэл бол манай банк бодлогоор удирддаг. Тэгэхээр ямар нэгэн том төвлөрсөн эрсдэл бол маш бага гэж ойлгож болно. За мөн холбоотой этгээдтэй холбоотой шаардлагууд байдаг. Өөрийн хөрөнгийн 5% сэтрэхгүйгээд тэгэхээр манай банкны офис эзэмшигтэй холбоотой бол 2%. За тэгээ бусад бас нөгөө зээл талтай ч гэсэн та хэд маань харж байна. Нэлээд бага хэмжээтэй байгаа. За төлөөлөл зөвлөл 4-р улиралд нэг хурал мөн цахимаар нэг санал хураалт 10 тогтоол тэгээ сонирхлын зөрчилтөний хэлцэл баталсан байгаа. За мөн туудсын дэргэд 4 дэд хороо байдаг. Дэд хороос бүгд төлөвлөсөн одоо хугацаанд хуралдаж цохих шийдвэрүүдийг гаргасан. За шинээр баталсан гол бодлого гэвэл мөнгө угаах терроризмын санхүүжилтийн эсрэг одоо эрсдлийн үнэлгээний аргачлал болон бодлогуудыг бид нэр хэлсэн байгаа. За харилцагчид таньж мэдэх журманда олон улсын одоо шинэ бодлого журам стандарт санхүү зохицол хорон Монголоос тавьсан шаардлагын дагуу бид нэр шинжилэн баталсан. За ингээд миний танилцуулга ингээд сонно байна. Одоо өмнөх хурал дээр бид нар эхнэх цагаа хэдүүл асуулт хариултны хэсэгтээ өнгөрүүлсэн бас нэлээд өгөөжтэй байсан гэж би миний зүгээс бас бодож байна. Тэгээд хэдүүл асуулт хариултынхаа хэсэг рүү ортгоё. За тий. Танилцуулга тавьсан цэвж захиралтай баярлалаа.
За лайваар үзэж байгаа болон оролцож байгаа оролцогчид маань болгоод одоо яг асуулт хариултын хэсгээр асуултуудаа комент хэсгээр болон яг оролцож байгаа оролцогчид маань болгоод Q&A хэсгээр оруулах боломжтой байгаа шүү. За тэгээд эхнээсээ асуултууд ирсэн байна. Тэгээд асуугаад явъя гэж бодож байна. За эхний асуулт нь болонгууд яг 2026 оны эдийн засгийн төлөвтэй холбоотой асуулт байна. Тэгэхээр энийг яг би илүү өргөжүүлээд асууя гэж бодож байна. За 2025 оны хувьд за таны хувьд ер нь дүгнээд ингээ харах юм бол те яг одоо Монгол Улсын эдийн засгийн гүйцэтгэл одоо ямар хөө төлөвтэй байсан гэж та те дүгнж байна вэ? За тэгээд ер нь Хас банкны хувьд яг 2026 оны бас эдийн засгийн төлөв байдлыг ер нь ямар хөө байна гэсэн хүлээлттэй байна. Одоо ямар хөө томоохон өөрчлөлтүүд гаргадаг ч юм уу те гэсэн хүлээлт байгаа юу? Ер нь одоо те энэ талаар та жоохон дэлгэрэнгүй хариулаад өгөх үү? За тэгээ. За эхлээд 25 оноо товчхон дүгнчихээ тий. За Монголын эдийн засаг бол одоо дөрөвдүгээр улирлын эдийн засгийн дотоод нийт бүтээгдэхүүний өсөлт одоохон гараагүй байна. Гэтэ бидний хүлээлтээр бол 5-аас 6% хавцаа байх болов гэсэн ийм таамаг гарч ирж байна. За бид нар бүгдээрээ мэдж байгаа нүүрсний экспорт бол эхний 6 сард хүнд байж байгаад 2 дугаар хагас жилд бол нэлээд сайжирсан. Жишээ экспорт бол 25 онд бол одоо онц түвшинд байсан гэж бидний зүгээс дүгнж байгаа. Тэгээ одоо нүүрсний орлого хичнээн тасалдсан ч гэсэн тодорхой хэмжээгээр жишээ экспортоор л бид нар нөхчихсөн. Тэгэхээр нийт одоо уул уурхай экспортын нөлөөлөл бол харьцангуй гайгүй байсан. За ер нь макро эдийн засгийн нөхцөлээр хэс илүү банкныхан бид нар бол банкны салбарын нөхцөл байдлыг бол нэлээх их харддаг. За нэгт бол одоо нөгөө инфляц байгаа даа. Хичнээн макро эдийн засгийн нөхцөл боловч яг банкны салбарын үед бол инфляцийн түвшин бол маш чухал байдаг. За инфляцийн түвшин одоо Монгол банкны зүгээс мэдэгдэж байгаагаар бол өөрснийх нь зорилтод коридорын түвшинд орсон гэж дүгнж байгаа. Гэхдээ бодлогын хүү 12% хിവэрэ байгаад байгаа. Тэгэхээр бидний зүгээс ямар сигнал буюу одоо мэдээлэл авч ийн гэхээр хичнээн инфляц нэг оронтой байгаа боловч бодлогын хүү бууруулахгүй байна гэдэг нь бас энэ инфляц өсөх эрсдэл байгаа болов гэсэн болгоомжлолоос бодлогын хүүгээ буулгаагүй болов гэсэн ийм дүр зураг харагдаж байгаа. За 4 жил нэг 12% бодлогын хүү байсантай холбоотой зээлийн хүү буурсангүй их үсрэг өртөг өндөр хിവэрэ swap-ын зардал өндөр хിвэрэ л байгаад байна. За дараагийн бидний бас нэлээд ойрхон хардаг зүйл бол Монгол улсын валютын нөөц байгаа. За Монгол улсын валютын нөөц 7 тэрбум Америк долларт хүрсэн нь бол сайн мэдээ. Гэхдээ нөгөө талаараа 7 тэрбум нөөц хүрсэн ч гэсэн бас ханш бидний одоо таамаглаж ирснээр зүгрэг чангарсангүй тодорхой хэмжээний эерэг тренд рүү орж ийн гэдэг бол сайн мэдээ. Гэхдээ бүхэн 7 тэрбум Америк долларын одоо нөөцтэй байж иж ханш маань Монгол зүгрэг чангараагүй байна гэдэг бол бас анхаарал бидний хувьд бол татсан хിവэрэ байна. За дараагийн бидний анхаарал хандуулдаг зүйл бол одоо зээлийн өсөлт байгаа тийм ээ. За банкны салбарын зээлийн өсөлт 2025 онд бол ойролцоогоор 19.1 багхаа бидийг санаад байна. За ойролцоогоор 19% өсөлттэй галлаа. Тэгэхээр энэ бол банкны секторын хувьд бол эрүүл өсөлт гэж бид нар харж байгаа. За ингээд ер нь нэг макро эдийн засгийн буюу одоо банкны салбартай холбоотой ийм багц индикаторуудыг бол бид нар хардаг. За энэс доош бол одоо бид нар Монгол банкны яг зарим нэг микро потенциал гэж бас нэрлээд иддэг одоо үзүүлэлтүүд байгаа. За энэ нь бол одоо анхаарал татвал заавал байлах нөөц байгаа тийм. Заавал байлах нөөц бол маш хэмжээгээр одоо өссөн он эхлээд ч гэсэн бас нэг хувиар өсөх одоо ийм шийдрүүд гарч байна. За энэ шийдрүүд бол би бол Монгол банкны зүгээс бол ойлгож байна. Инфляцийг одоо бууруулах арга хэмжээ. Тэгэхдээ нөгөө талаар энэ хөл шийдрүүд чинь бүгд л одоо нөлөөтэй байгаа тийм. За түрүү жил бол заавал байлах нөөцийг бас нэлээх их өндөр хэмжээтэй нэмсэн. За тэгэхээр энэний өөр дагавар нь юу вэ гэхээр их усрууд, зээлд гарах их усруудыг хязгаарлаж байгаа. За мөн одоо өөр
орлого олдог активд байршлах боломж болчихж байна гэсэн үг. Тэгэхээр одоо банкны ашиг буурж байгаа. За банкны ашиг тодорхой хэмжээгээр буураад их усүрийн зардлын өртгийг нэмээд ихлээр зээлийн хүү маань өөрөө буурах орон зай гарч ирэхгүй байна л гэсэн үг. Тэгэхээр энийг яг Монгол банкыг бас нэг шүүмжлэх гэж байна гэж та нар маань битгий буруу ойлгоорой. Угаасаа л инфляцийг бууруулах нь Монгол банк тийм арга хэмжээ авах аргагүй. Нөгөө тал дээр банкуд ч их авч байгаа арга хэмжээ нэхэр зээлийн одоо эрэлт нийлүүлэлтийн хувьд бол их усүр тал дээр хангалттай их усүр байхгүй болж байна л гэсэн үг тийм ээ. Тэгээ орлого талтай орлого нь багасаад эхлэхээр зээлийн хүү буурах орон зай ингээ багасч байна. Тэгэхээр энийг одоо Монгол банкуудын хооронд гэхээс илүү яг макро эдийн засгийн нөхцөл байдлаар энэ цогц асуудлыг шийдчихэж л бид нар одоо зээлийн хүү бууруулах арга хэмжээ авахгүй бол яг энэ одоо авдаг арга хэмжээ өмнө ч гэсэн авч исэн ирээдүйд ч гэсэн авдаг арга хэмжээнүүд нь адилхан болохоор төдийлөн эерэг нөлөө үзүүлэхгүй гэж би харж байна. За тэг өөр орлогын харьцаа одоо 45% бууруулчлаа 4 жил миний санджаар 60 байжснаа 50-та болгоо 50 болгосон тийм ээ. Энэ бүгд л бас асуудлууд байгаад байгаа. Буюу одоо илүү хүмүүс банкнаас одоо их санхүүжилтээ шийдэх биш. Банк бус за тэгээ цаашаага одоо зохицуултгүй байгууллагууд руу орох одоо бид нар аппликейшнийг зээлэгдэх тийм одоо санхүү зохицуулах ороонд ч ярилт байдгүй тийм компаниуд руу орох ийм нөхцөл үүсчихэд байгаа. Тэгэхээр бас нөр орлогын харьцааг 50-45 руу эрс бууруулж байгаа бол би бол яг одоо ард иргэдийн үрийн дарамт улам ихсэн үхээс биш багасахгүй за инфляц дээр нөлөө үзүүлэх үгүй гэдгийг би бас өөрөө сайн эдийн засагч макро эдийн засагч биш болох нэр би бас нөлөөллийн сайн хэлж мэдгүй байгаад байна. За таамаглал гэх юм бол би нөлөө бол бага болов гэж зүгээр. Тэгэхээр 25 оны нэг базар нэг иймэрхүү дүгнэж байгаа. За 26 оны хувьд бол ялгаагүй л эдийн засаг бол 4-5% л өсөх баг. Тэр нь Монгол улсын эдийн засгийн өөрийнх нь одоо боломж потенциал нь ийм байна. За зэсийн үн харьцангуй гайгүй байх. Нөөцний үн доктортой байгаад тэгээ экспорт маань 25 оны түвшинд байх юм бол бид нар төстөөдөл эдийн засгийн нөхцөл байдалтай 26 оноор одоо амьдрах баг. За банкны зээлийн өсөлт бол энэ хөө одоо макро эдийн засгийн нөхцөл байдал бас нэг 15-аас 20% хооронд банкны салбарын зээл өсөх баг. Иргэдийн зээл дээр бол тодорхой хэмжээний хязгаарлалтууд орж ирнэ. Сайн өөр орлогын харьцаатай холбоотой, мөн давхар зээлтэй холбоотой асуудлууд үүссэн болохоор банкуд илүү консерватив байх болов гэж би хамгаалж байна. За мөн одоо валютын ханш дээр бол бид нар тодорхойтой байх болов гэж харж байна. Одоо нөгөө Монгол банкын инфляцийг нэмэх хасах нөгөө 2% гэж төсөөлдөг шиг бас банкны хувьд бол өнөөдрийн байгаа мэдээлэлд бол ханш нэмэх хасах 5% дээр болгосон ийм таамаглалтай ажиллаж байна. За инфляц бол бидний хувьд бол 10% байх болов гэж таамаглаж байгаа. Хичнээн одоо Монгол банкны мөнгөний бодлого дээр бол 5 дээр нэмэх хасах 2 гэж байгаа. За манай банкны хувьд бол 10 орчим хувьтай байх болов гэсэн төсөөлөлтэй байна. За ингээд нэг товчхондоо бол 26 оны эдийн засгийн төлөвийг ингэж харж байна. За маш дэлгэрэнгүй хариуллаа, баярлалаа зөвхөн захиралт. За түрүүнд яг дурдсан ерөнхийдөө асуудлуудтай холбоотой асуултууд ирсэн мэт тэгэхээр шууд асуугаад явчих гэж бодож байна. Тэгэхээр ер нь бол Монгол банкнаас хэвлэлийн зээлийг хязгаарсан бодлогын арга хэмжээлүүд өргөжлүүлэн авч байна. Тэгэхээр банкнууд өнгөрсөн хугацаанд ерөнхийдөө хөвчлэн өсөлт нь олонгууд энэ ритейл сегментүүдээс илүү гарч ийсэн. Тэгэхээр иргэдийн банк ихний одоо үйл ажиллагаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр хас банкны хувьд ер нь одоо юу гэдгийг цаашдын яг одоо энэ хэвлэлийн зээлийг хязгаарлаж байгаа нөхцөл байдалд тийм өсөлтийг ер нь хаана илүү харна гэж харж байна вэ? За тэгээд яг нөгөө нэг түрүүнд та давхар зээлийн асуудлыг ярьсан. Тэгэхээр давхар зээлтэй холбоотой асуулт ирсэн байсан учраас бас давхар
чий гэж бодож байна. Тэгэхээр зээлийн чанар ер нь зээлийн чанарын төлөв одоо 2026 онд бас ямар байна гэсэн хүлээлттэй байна вэ? Ерөнхийдөө болонгууд яг жилийн банк усууд яг банкны сектор ч гэсэн ер нь бол чанаргүй зээл нэлээд нэмэгдсэн байгаа. Тэгэхээр 26 онд бас үргэлжлүүлэн нэмэгдэх үү ер нь тайлсгүй бол одоо юу гэдэг одоогийн түвшиндээ хадгалагдана гэж бодож байна уу? Тэгэхээр давхар зээлжилтийн асуудлыг одоо хас банкны хувьд бас яг юу гэмдэ нэмэлтээр хардаг шалгуурууд ч юм уу тийм одоо юу гэдэг авч байгаа арга хэмжээнүүд байдгүй гэсэн асуултууд байна. Тэгэхээр эхний нөгөө асуултан дээр нь хариулъя те нөгөө хэрэглээний зээлийн хязгаарлалтын их маш зөв асуулт. Энэ бас юу гэдгийг нэг академик талаас нэлийн мэтгэлцэх асуулт байхгүй. Тэгээ энэ дээр хангалттай мэтгэлцэн явахгүй байгаа дэр миний хувьд бас жоон сэтгэл дундуур байгаа. Их механик аргаар одоо юу гэдэг нэг дээр нэмэх нэг тэнцүү 2. Тэгээ нэгийг аваа ичих юм бол нөгөө нэг нь 2 дээр очиод тэгээ 2 тэнцүү 2 гэдэг нөгөө хялбархан логик бодоод байгаа. Энэ бас дэндүүх ус төрчсөнтэй холбоотой юм болов уу гэж би бодож байна. За яагаад гэвэл хэрэглээний зээлийг чангалчихлаар банкуд автоматар бизнесийн зээл олгоод эхэлнэ гэдгийг би сайн нөгөө нэг тэр нэмэх гэдгээр нөгөө хялбарчлаад нөгөө дүрсэлчлээ. Тэгэхээр иргэдийн зээл хязгаарлана гэдэгт яг тэр хэмжээгээрээ бизнесийн зээл рүү орно гэсэн үг биш. Гэхдээ бизнесүүдтэй дэмжиж явахаас орох байхгүй. Дэмжээл яваад. Гэхдээ яг тэр хэмжээгээрээ адилхан одоо юу руу бизнесийн зээл өргөхгүй л гэсэн үг. За хоёр дахь нэг том одоо эндгүүрлэх юм уу та юу байна гэхээр бизнесүүдээ ингээ зээлээр дэмжиж тахлаар нөгөө бизнесүүд маань улам ингээ томорно гэж бодоод байгаа. Яг нэг талаас үнэлэлтэй одоо бүх зүйлүүдэд тэнцвэржүүлж тэр бол зөв. Гэхдээ иргэдийн зээл хязгаарлана гэж иргэдийн гар дээр бага мөнгө хэрэглэнэ л гэсэн үг товчмоо. Тэгээ хангалттай одоо хүмүүсийн одоо цалингийн зээл одоо цалингийн өсөлт нь инфляц бол одоо заримдаа давжийн, заримдаа тэнцвүүз, заримдаа хангалттай биш байгаа тий. Тэгэхээр бизнес эрхлэгчид маань өөрсдөө орлого нь муудна л гэсэн үг. Ялангуяа иргэдийн гар дээр мөнгө бага байгаа. Тэгэхээр яваандаа одоо бизнес эрхлэгчтэй татаад унгачна л гэсэн үг. Тэгээ одоо бусад улс орнуудыг харж байхад бизнесээ дэмжихийн тулд уг нь иргэдийн гар дээр одоо мөнгөний энэ хязгаарлахгүй дэмжиж эдийн засгч өөрөө нөгөө эргэлдээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо бид нар дээр бас сая 25 онд анзаарагдлаа л та ялангуяа орон нутгийн салбаруудаараа яваад харилцагч нартай уулзж байхад бас хотод ч гэсэн орлого бол маш муудаж байна. Иргэдийн худалдаа авах чадвар муудсан байна гэж хэлж байгаа. Тэгэхээр одоо бизнесээ дэмжээд зээл олгоод өөрснөө одоо бизнесийн сегментээ аваад татаад унгаачих нэг юм эрсдэл байгаа. Тэгэхээр ер нь зөв миний бодлоор ямар арга хэмжээ авал зүгээр вэ гэхээр иргэдийн зээлийн одоо хязгаарлалтыг хийсэн ч гэсэн нэг юм тэнцвэртэй маягаар хийхгүй бол дэндүү эрчимтэй хязгаарлаад эхлэхээр ард иргэдийн гаранд тодтолтой олнуудад тэгээ бизнесээ дэмжиж чадахгүй бизнесээ татан унгаач нэг юм эрсдэл харагдаад байгаа. Тэгэхээр бидний хувьд бол одоо бизнесийн зээл дээр анхаарлаа хандуулна, стратеги өөрчилж байгаа. За бүтэц зохион байгуулалтын хувьд ч гэсэн бид нэр өмнө одоо 3 бизнесийн орлого олдог бизнесийг нэгж байсан. Тэрэн дээр одоо улам төлрүүлээд SME-ийг нэгж бид нар сая 1 сарын 1-ээс эхлээд бий болгосон. Тэгэхээр бид нар цаашдаа анхаарлаа хандуулна. Гэхдээ иргэдийн зээл багаснаас болоод бид нэр бизнесийн зээлээ нэмье гэсэн тийм бол бодол байхгүй. Тэгэхээр бид нар ч гэсэн бас нөгөө орлогын хэрэг хэмжээтэй нэмж хасж ийн гэдгийг бол бид нар бас нэлээд ойрхон анзаараад явж байгаа. За хоёр дахь бол нөгөө зээлийн чанартай холбоотой байгаа тийм. За зээлийн чанар бол банкны салбар дээр л нэмэгдэн байгаа. Гэхдээ онлайн цалингийн зээл нөгөө тусдаа статистик гардаг болохоор бид нар бас яг хэд ямар түвшинд байгааг яг статистикээр мэдэхгүй байгаа. Гэхдээ би бол бид нар гадарлаж байгаа нэлээд өндөр байгаа гэдгийг. За тэгээ давхар зээлийн хувьд бид нар ямар арга хэмжээ авсан бэ гэхээр ер нь давхар зээлийн асуудал ялангуяа 25 оны 4-р сард манай одоо датанууд дээр маш тод харагдаж эхэлсэн. Үүнтэй холбоотой бид нар одоо онлайнаар
зээл олгохоо зогсоодсон буюу салбараар оруулдгаар бид нар ийм зохион байгуулалтанд орсон. За үүнтэй холбоотой ч та бүхэн анзаарсан бах манай банкны зээлийн өсөлт 13%. Тэгэхэд бидний салбар 19 өссөн байна тий. Тэгэхээр бид нар бол тодорхой хэмжээгээр одоо маркет шир алдсан байгаа. Гэхдээ маркет шир алдахтай бид нар одоо зөрүүд юм шийдвэр гаргасан буюу манай банкны стратеги эрсдэлд суурилсан, ашигт ажиллагаанд суурилсан өсөлт хийнэ гэдэг ийм стратегийн чиглэлтэй. Буюу зах зээлийн маркет ширийг хөөхгүй л гэсэн үйл танууд авч байна. Тэгэхээр ийм том давхар зээлийн эрсдэл, ялангуяа цалингийн зээл дээр гарсан тохиолдолд бид нар ер нь нэлээд хязгаарлалт тавьсан гэсэн хамгийн сайн харилцагчтай олох замаар яваад ирсэн. За үүнтэй холбоотой манай ялангуяа иргэдийн зээлийн өсөлт мэдгэдэггүй хэмжээгээр буурсан байна. За эерэг мэдээ гэх юм бол давхар зээлийнхаа нэмэлт одоо гарахыг багасгасан гэсэн үг. Бараг байхгүй болгоцсон. Давхар зээлтэй харилцагчтай эрт илрүүлчихсэн. Тэгээ энэ дээр одоо ажиллаж байгаа гэсэн үг. За мөн чухал асуудал нь ирээдүйд одоо давхар зээлтэй харилцагчтай яаж ажиллах юм бэ гэдгээр бол бид нэлээх аналитик скоринг төлөвлөлтөд өөрчлөлт орууллаа. Одоо аналитик дата скоринг дээр бид нэр суйрлаад одоо давхар зээлтэй харилцагч, сайн муу харилцагчтай илүү сайн ялгадаг ийм модельд оруулчихсан. Тэгээ утгагүй бид нар цалингийн зээлээ бид нар онлайнаар өгч эхэлнэ. Тэгэхдээ илүү нэг аналитикээр суурилсан болдог бас энэ давхар зээлийн асуудлуудыг мөн багтаахын чанарыг өндөр түвшинд хадгалах дээр бид нар өргөжлүүлж чадна гэдэгтэр бол бүрэн итгэлтэй байна. За баярлалаа. Дараагийн асуулт нь болохоор яг түрүүнд бас нөгөө Монгол банкны юутай холбоотой асуудлуудыг ярьжсэн болохоор за таны бодлоор тэгвэл ер нь энэ Монгол банкнаас өрөлж байгаа энэ хатуу бодлого ер нь хэр удаан үргэлжлэнэ гэж харж байна вэ? Та түрүүнд дуржсэн тайдын дотоод төсөөллөөр болонгууд инфляцны 10 орчим хувьтай байх болов гэж. Тэгэхээр ерөнхийдөө бас 10% гэхэр чинь ер нь бол таргет юунаас нь гараа авчихна Монгол банкны. Тэгэхээр ер нь энэ хатуу бодлого үргэлжлэнэ гэж харж ийн гэсэн үг үү? За тэгээд жишээлбэл бодлогын хөв буурах тэгээд эсвэл докторгоо байх юм одоо нөхцөлд те сценариуд ер нь net interest margin ерөнхийдөө одоо тий ямар нөлөө үзүүлнэ гэж харж ийн. Тэгээд одоо юу гэдэг ашигын маржина ч юм уу тий одоо ямар хөө байдлаар доктортой хадгалъя гэж бодож байна вэ? Тэгэхээр бидний хатуу мөнгөний бодлогыг үргэлжлэнэ гэд 26 оныхаа төсвөд бид нэр суулгацсан. Тэгээ манай төсвийн цикл 9 сард эхэлдэг дараа жилийнхаа. Тэгээ 11 сар гэхэд бид нар тууцаараа батлуулчихдаг. Нэг зүйл бид нар хийдгөө нь бид төсвийн тодтол гэж хийдгөө. Яг үнэ төсвийн тодтол нь өөрснөө хуурж байгаа арга болчиход байгаа юм л да. Reforecasting буюу нөгөө сар болгон жилийн таамаглалыг ойлгомжтой хийгээд явна. За тэгэхээр бид нөгөө 26 оныг анх төсөвтөө одоо санхүүгийн үйл ажиллагааг төлөвлөхдөө ер нь бодлогын хүү 11-аас 12% байна гэж төлөвлөсөн. Тэгэхээр одоо манай net interest margin гэдэг бүгд төлөвлөгөө, их усүрийн төлөвлөгөө, гаднаас татах төлөвлөгөөнүүд бол энэхүү хүрээнд бол бид нэр хийцэн гэсэн үг. Тэгэхээр ойролцоогоор нэг 5.8% net interest marginтай ажиллана гэж бид нар төлөвлөсөн. Тэгэхээр одооний Монгол банкны хатуу бодлогыг бол бид нэр үргэлжлэнэ гэсэн хүлээлттэй байсан болохоор net interest margin дээр 26 он бол нэмэлт дарамт орж ирэх нь харьцангуй гайгүй. Гэхдээ он гараад сайн нэг заавал байлах нөөцийг нэг хувиар нэмчихсэн. За энэ бол тодорхой хэмжээний импакт орж ирнэ. Гэхдээ тэр нь бол net interest margin-ыг айхтар хөдөлгөөд байхгүй. Сая тооцоол гарч ирж байна. Тэгэхээр бид нөгөө товчхон хариулбал энэ бол үргэлжлэх баг. За миний харж байгаагаар бол энэ ондоо бол ер нь эхний 6 сард бол 12% дээрээ бодлогын хүү барих баг. За жилийн эцсрүү эргээр бодох юм бол 11% руу буурах болов гэсэн ийм л таамаглал. Баярлалаа. Түрүүн та дурдсан тэгэхээр нөгөө хас банкны хувьд болонгод илүү нөгөө нэг зээлийн өсөлтөөс илүүтэйгээр зээлийн чанар тий тэгээд ерөнхийдөө яг эрсдэлтэй суурилсан өсөлтийг
гаргахыг илүүд үзэж байгаа гэд хариулж ирсэн. Тэгэхээр ер нь цаашид одоо энэ зээлийн багцаа ер нь хэр тэлье гэж бодож байгаа вэ? Тэгээд ер нь одоо зээлийн багцаа тэлж байгаа тохиолдолд ер нь MPL дагаад ер нь хэр нэг тий нэмэгдэж байгаа вэ? Ер нь доктортой бага түвшинд хадгалъя гэдэг ер нь бодлогоо цаашид ч гэсэн ер нь үргэлжлүүлээд явах уу? За тэгээд ер нь LDR-ыг харангуут одоо бас банкны бас нэлийн өндөр түвшинд байгаа. Тэгэхээр зээлийн өсөлт гэхээр ер нь бол бас дахиад их усүр хэрэгтэй болно. Тэгэхээр тэр их усүрийг ер нь хөвчлэн ер нь тэ олон улсаас одоо тэ синдикат байдлаар их усүр татлаж нөхөе гэж бодож байна уу? Ер нь энэ чиглэлээр бас ямар бодлогод барьж байгаа вэ? За юун дээр зээлийн өсөлтийг бид нэг 20 гаруй хувийн өсөлтийг 2026 онд төлөвлөсөн байгаа. Тэгээ бас өөрийн хөрөнгийн өгөөжийг 20% дээш төлөвлөж байгаа. Ингэж бид нар нөгөө өөрийнхөө нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийг органикаар бий болгох гэсэн үг тийм. Нэмэлт одоо хөрөнгө оруулагч бас өөрийн хөрөнгө гэсэн үг. Тэгэхээр бидний гол барьдаг параметрууд бол өөрийн хөрөнгийн өгөөж зээлийн тэлэлтээр нь 20 орчим хувьд байвал бидний оптимал одоо баланс гэж хардаг. За чанаргүй зээлийг бол бид нэг 2.5%-аас доош барихаар л зорж байгаа. Тэгээ манаас вебсайтн дээр чанаргүй зээлийн одоо төлөвлөгөө гаргацсан байдаг Монголын шаардлагатай байгаа. Тэгээ бидний одоо чанаргүй зээлийн зорилт 2.5%-аас доош барина гэсэн ийм зорилт барьж ажиллаж байгаа. За энэ их усэр дээр маш чухал асуулт асууж байна. Loan to deposit ratio LDR гэдэг харьцангуй өндөр байна гэсэн. За манай банкны нэг онцлог нь гаднаас татах их усрууд нэлээ их байдаг. Ер нь ойролцоогоор 3.1 нь одоо манай нийт их усрын санхүүжилтийн 3.1 нь бол гадаадаас татсан их уср байдаг. За тэгээ loan to deposit ratio дээр ч гэсэн бид нар бас тууд дээр ч гэсэн нэлээд том мэтгэлцээ гардаг. За манай loan to deposit ratio нь 110%-аас дээш байгаа. 110-115%-тай. Олон улсын жишг нь бол ер нь 100%-аас доош барихыг зорддог. За манай банкны хувьд ч гэсэн бас тийм зорилт байгаа. Гэхдээ Монголын бас нэг онцлогийг бид нар бас нэлээд сайн харж үзэх ёстой. За loan to deposit ratio яг ямар эрсдлийн одоо өнцгөөс нь харддаг вэ гэхээр хэр их доктортой одоо депозит буюу харилцаа хадгаламж ирээдүйн зээлийн өсөлтөө хангахгүй гэдэг одоо гол онцлогийн юм уу индикатор байгаа. Бусад улс орн дээр нөгөө практикаар бас яагаад хэрэгждэг гэхээр их усүр нөгөө урт хугацаатай байдаг болохоор бас loan to deposit ratio бүр ашиглаж болж байгаа. За Монголын нөхцөл байдал дээр өөр байна. Касагийн хэмжээ буюу хугацаагүй харилцаа хадгаламжийн үн бас нэг өндөр байдаг. За тэрнээс гадна хугацаатай хадгаламжийн хүртэл дунджаар 9 сар байгаа. Тэгэхээр шууд loan to deposit ratio-г одоо манайх дандаа мэргэжлийн хүмүүс байгаа болохоор нөгөө maturity mismatch талаасаа ч гэсэн loan to deposit ratio шууд ашиглахад бас жоохон зохимжгүй байдаг. Тэгэхээр бид нар нөгөө ямар индикатор харагддаг гэхээр loan to stable deposit ratio гэж бид нар доктор ашигладаг. Тэр нь бол 100%-аас доош байдаг. Ялангуяа гаднаас татж байгаа их усрууд бол доктортой 3 жил, 5 жил дээрэс нь дефолт болохгүй бол уртжилж татах одоо ямар ч эрсдэлгүй гэсэн үг. Loan to deposit ratio Монголын одоо сонгогддог нөхцөлөөр байдлаар ярих юм бол кассанууд маш их байгаа тийм ээ. Тэгээ нөгөө хугацаагүй зөвхөн одоо харилцагтай байгаа мөнгө бол хязгаар татагдах бэлэн байна. Тэгэхээр одоо урт хугацааны ч юм уу бүтэн жилийн төлөвлөгөө ихт бол кассагаар буюу харилцаагаар орж ирж байгаа мөнгийг урт хугацаатай зээл рүү бас байршуулахад яг одоо цэвэр санхүүгийн удирдлага талаасаа зохимжгүй байдаг. Тэгэхээр бид нар бол илүү loan to stable deposit ratio гэдгийг бол харддаг. Энэ нь бол илүү Монголын нөхцөл байдал тогтвортой индикатор юм болов уу гэж бидний зүгээс төгсдөг байна. За ойлголоо баярлалаа. За сая гадаад их усэр ярьсан дээр нөгөө нэг танилцуулга хийж гисэн ярьжсэн. За манай тэгээ улсын зээлж хэсэгрэл нэг шат тагсан байгаа. За тэгээд ас банкны хувьд бас зээлж хэсэгрэл нь
бас нэг шат агсан байна. Тэгэхээр тэрнээс хойш яг их усүр ерөнхийдөө за банкны хувьд те байнга гаднаас их усүр татж идэг. Гэхдээ ер нь 2026 оны хувьд одоо жишээлбэл зээлжих зэрэг акцентай за манай эдийн засгийн бас яг төлөв харьцангуй яг доктортой байх хүлээлттэй байгаа юм. Тэгээ нөхцөлд ер нь одоо их усүрийн зардал гадаас татж байгаа их усүрийн зардал ас банкны хувьд ер нь одоо те буурах хүлээлт байна уу? Яг хоо мэдээж swap-ын зардал бол өндөр хэвээр байгаа. Гэхдээ яг гадаад их усүр талд татахтай арай зардлаа бууруулах ч юм уу тийм боломж тий орон зай харагдаж байна уу? Тэр тал дээр та хэрэглэдэг. Гаднаас татсан их усүр дээр нөгөө софер байгаа тий. Тэгээ сая нөгөө ойдлогын сонсголоос болоод энэ хүмүүс софер гэдэг ойлголт бас нэлээд өргөө хүрээтэй ойлголт болчих шиг боллоо. За тэгээ Fed Reserve ямар арга хэмжээ авахаас шалтгаалаад ер нь софер байдаг. Тэгэхээр одоо маргааш Fed Reserve бас ямар шийдвэр гаргахыг бид харж байна. Гэхдээ магадлалын хүлээлтээр бол хэвээр нь үлдэх магадлал байна. Тэгэхээр софер талдаа бол нэг их айхтар нөлөө үзүүлэхгүй гэвэл бас их усрын өртөг нэлээд буурахгүй. За тэгэхээр нөгөө би нөгөө Fed rate-ийг хэлээд танихаа нөгөө sovereign Fed rate их усрын зардлын нэг хэсэг нөгөөх нь margin байгаа тийм нөгөө гадны байгууллагуудын санхүүжилтийн өгдөг margin байгаа. Тэгэхээр бидний зээлжих зэрэглээ сайжрахтай тэр margin дээр нь нэг 25 бипсэн ч юм уу. За бүр сайн хэлцээр игвэл 50 бипсэн эерэг нөлөө орж ирж байгаа. Тэгэхээр гаднаас татчаа их усрын эерэг нөлөө буюу одоо зардал буурах үүднээс нэгт Fed Reserve rate буух юм бол софер буурна. Нөгөө талд Монголын одоо улсын зээлжих зэрэглэл сайжрах юм бол тэднэр орон зай байгаа гэсэн үг. Өнөөдрийн байдлаар бол бас их хэмжээгээр орон зай харагдахгүй байна л та. Би бол Монголын одоо Монгол улсын зээлжих зэрэглэл дахиад нэгж одоо нэг одоо нэгжээр дэвшлэн гэж би бодохгүй байна. Тийм боломжууд бол гарахгүй байна. Тэгэхээр ганц орон зай нь ерөөсөө Fed rate дээр л байгаа. Fed rate 25 бипсээр сайжруулбал их усрын зардал 25 бипсээр сайжирна л гэсэн үг тийм ээ. Одоо бүхэл аналистуудын хэлж байгаа бол за энэ ондоо бол за нэг 25-аас 50 бипс максимум л боломжтой. За улс төрийн нөлөө орж ирээд яах нь бол бид нар одоо хааж байгаа тийм. Сая бас нэг хоёр дахь асуулт их чухал асуулт одоо комент хэлээ л та. Swap-ын зардалтай холбоотой. Хичнээн одоо гадны их усрын зардал буурсан ч гэсэн swap-ийн зардлаараа хэмжилж байгаа импакт байна. Тэгээ өөрөө Монгол банкны нөгөө бодлогын хүү буурахгүй бол хичнээн гадны их усрын зардал буураад яг swap дээр нөлөө за барыг харгацчлалын хувьд тийг гэдээ ойлгочих байна. Яг жоохон зөрүү байгаа л та. Гэхдээ том зургаараа барыг ялгаа байхгүй. Тэгээ нэг иймэрхүү аргачлал байгаа юм болов уу гэж би зүгээр анзаарсан. Одоо swap-ын зардал бол ерөөсөө Монгол банкны буюу Төв банкны бодлогын хөвөөс хасах нь Америкийн одоо Fed rate-ийн зөрөөг л ойлгочих болно. Тэгэхээр хичнээн одоо Fed rate буулгаад байх юм бол swap-ын зардал өөр нэмэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр заавал одоо юу буурч иж бодлогын хөв буурч иж swap-ын зардал буурах юм боллоо гэж би одоо техникийн одоо шинжилгээ талаас нь юм уу та бидний дүгнээд байгаа. За ойлголоо баярлалаа. Бас нэлийн дэлгэрэнгүй хариулж өгч байгаа бас түгэ захиралтай баярлалаа. За дараагийн асуултууд болохоор илүү нөгөө нэг яг тий хөрөнгийн бийс тэгээд офицертай холбоотой асуултууд байна. Тэгэхээр та бас нөгөө өөрөө нэг ярилцлаган дээрээ дурдсан байсан. За банкуд ерөнхийдөө дуal listing гэх юм бол бас нэлийн боломж гарч ирнэ гэжсэн. Тэгэхээр яг хас банкны яг хувьд ер нь дуal listing-ийн холбоотой ер нь ямар нэгэн ажлууд ихсэн байгаа юу? Тэр тал дээр төлөвлөгөө байгаа юу? Тэр талаар хариулт өгч байна. Зөв. За ер нь банкуд бүхэл банкуд байх шиг байна. Ялангуяа нэг системийн 5 банк бол dual listing. Гэхдээ dual listing бас яагаад их ач холбогдолтой вэ гэхээр гадны хөрөнгө оруулалтыг татвал ер нь dual listing-ээр л татах нь магадлал нь өндөр байгаа. Тэгээ бид нар ярьдаг шүү дээ гадаадын банк оруулж ирээ, эсвэл гадаадын том хөрөнгө оруулалтуудыг оруулж ирээ гэж ярьдаг. За зарим нэг бодлогын шийдвэрч гарч байгаа. Харамсалтай нь практиктээр очиж унцдаг.
Тэгэхээр ялангуяа банкуд төр хөрөнгө оруулалт хийхээр нийтэд олцуулах нь Монголын хөрөнгийн биржээр дамжина гэсэн үг тийм ээ. За тэгээ Монголын хөрөнгийн биржээр дамжихлаар одоо хамгийн түрүүн гадны хөрөнгө оруулагч дээртэй юм. Монголын хөрөнгийн бирж дэндүү жижигхэн байна. Ликвидити бага байна. Тэгэл гих мэтчлэн олон одоо үндслүүд хэлдэг бас төгрөгөөр байна тийм ээ. Тэгэхээр одоо ханш дээр ямар нэг асуудал гарвал ханшийн алдагдлал орчих гээд байна. Дээрээс нь одоо capital outflow гэх юм уу та. Нэлээд өндөр хэмжээний хөрөнгө оруулалт хийждэг. Дараа нь төгрөгөөр хийсэн ч гэсэн тэрийг хурдан доллар болгоод тэгээд одоо оруулсан хөрөнгө оруулалтаа буцаагаад өөрийнхөө орлогыг татдаг. Бас нөгөө бэрхшээлүүд гардаг. За энэ бүх бэрхшээлүүдийг миний харж байгаа бол манай Монголын хөрөнгийн бирж ч гэдэг юм уу Монгол улс өнөөдрийн ойрын хугацаа шийдэж чадахгүй байна. Тэгээ би нөгөө бас шүүмжилж байгаа юм биш үү? Битээ буруугаар ойлгоорой тий. Яг нөгөө өнөөдрийн байгаа дэд бүтц энтрийн нөхцөл байдал тийм байна. Тэгэхээр ирээдүйд одоо ойлгомжтой хөрөнгийн бирж маш их ажил хийж байгаа. Санхүү зохицуулахаар хорооч ажлууд хийгдэж байгаа. Гэхдээ энэ нэг өдрийн дотор явуулахгүй. 2 жил, 3 жил, 5 жил. За хичнээн дэд бүтц хууль журмын бэлэн болчлоо ч гэсэн манайхан бүгдээрээ мэдж байгаа. Хөрөнгө оруулагчийн итгэл гэж investor confidence гэдэг чинь бас зөвхөн бодлого журмаар ойлгогддог зүйл биш. Энэ бүгдийг ингээд өгнөд харахаар тэгээ гадны нэр хүндтэй хөрөнгө оруулагч нар Монголын яг хөрөнгийн бирж дээр орж ирээд Монголын компаниуд хөрөнгөийг авахд нэлээд хол байгаа байхгүй. Тэгэхээр dual listing-ээр бол харин энэ асуудлыг шийдэж болох юм шиг. Гэх юм болов гэж дүгнээд байгаа. Тэгэхээр ойлгомжтой dual listing хийвэл дахиад нэг хөгжлөлтийн улс орн дээр dual listing хийж болохгүй шүү дээ. Улс төлөв зөвшөөрөгдсөн газар хийнэ л. Тэгэл нэг том зах зээлүүд ирнэ шүү дээ. Хэдүүлээ Хонконг, Сингапур, Лондон, Нью-Йорк, Насдак гэх мэтчлэн Токио Stock Exchange бас байж болно. Шанхай бас байж болно тийм. Тэгэхээр иймэрхүү төр зураг харагдаж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол илүү нөгөө судалгааны төвшөнд явж байна. Дээрээс нь Монгол улсын одоо хууль бас өөрчлөлт оруулах хэрэгтэй. Dual listing зөвшөөрөхийн тулд өнөөдөр яг сонгогдсон утгаараа dual listing бол хийх боломжгүй байгаа банкуд дээр. ADR, GDR хийх боломжтой. Гэхдээ ADR, GDR ч өөрөө бас нөгөө global custodian дээр нэлээд их одоо үүрэг хариуцлагууд орчдөг тийм ээ. Тэгэхээр Монголын эрсдлийг хүлээн зөвшөөрөх global custodian байна уу гэдэг чинь өөр бас их онлын үед байгаа. Яг practical үүднээс байгаа юу гэхээр байхгүй болчиход байгаа өнөөдрийн байдлаар. Тэгэхээр одоо dual listing дээр бол яг сонгодог утгаар нь хийх ёстой. ADR, GDR-ыг бол би юу гэдэг юм төр зургийн шилжилтийн одоо механизм байж болно. Тэгээд товчонд бол нөгөө dual listing дээр нэг жил хариулах. За ойлголоо. За та сая ярианда дурдлалт угаасаа одоо хөрөнгөний бирж дээр байгаа. За ер нь арилжааны идэвх нэлийн спорсон байна. За тэгээд ер нь бол liquidity бас ихэнх хувьцаануудаар бас нэлээд буурсан сул байгаа харагдаж байна. За тэгэхээр энэ тал дээр яг Aspac-ны хувьд болонгуудаа buyback за тэгээд ер нь ногдлол шиг 2 удаа тарах гэдэг ингээд арга хэмжээнүүдийг авч ирсэн. За тэгэхээр ер нь одоо за тайдын хувьд бас яг энэ 26 онд тэг хувьцааныхаа хөрөх чадварыг бас нэмэгдүүлэх за тэг цаашлуулад ерөнхийдөө бас яг хувьцааныхаа үнцнийг бодит үнцэн дээр нь байлгах тал дээр ер нь хэрэгжүүлэх авах арга хэмжээнүүд юу байх вэ? Ер нь buyback хөтөлбөрөөр өргөжлүүлэх үү байх уу? Тэр тал дээр ер нь ямар бодлоготой байгаа вэ? За юун дээр хөрөнгийн зах зээл их сонирхолтой асуулт байгаа. Тэгээ яагаад хөрөнгийн зах зээл хөгжихгүй байна гэдэргээд миний бодлоор нь хөрөнгийн зах зээл хэдүүлээ нэг хоёр хуваачих хэрэгтэй юм шиг байгаа. Яг нөгөө баруун шиг те bond market тэгээд stock market гэдэг. Одоо манай хөрөнгийн зах зээлийг нөгөө батцаад байгаа байхгүй аль алийг. Тэгэхээр бондын зах зээл нөгөөх нь хувьцааны зах зээл гэдэг зүгээр ялгчмаар байна. За би яагаад энийг нөгөө яллах нь чухал вэ гэдээ хэлээд байгаа гэхээр ямар ч улс оронд бодлогын хүн өндөр байгаа тохиолдолд хувьцааны зах зээл угаасаа идэвхтэй байдгүй. Бондын зах зээл нарийн идэвхтэй. Гэхдээ энийг бид нар Америкч гэсэн харж байгаа шүү дээ. Бодлогын хүн өндөр хахад бонд илүү арилжаалагддаг тийм.
хөрөнгийн зах зээл нь удааширчдаг. Америкийн хөрөнгийн зах зээл бас яагаад нэг идэвхтэй нэхэр бусад улс орны зах зээл бас нөгөө тийш орчдөг болох liquidity бий болоод байгаа. Тэгэхээр яг сонгодог утгаараа бодлогын 12 өртөө байхад Монголын хувьцааны зах зээл идэвхтэй байх үгүйсээ боломжгүй. Бид ямар ч арга хэмжээ аваад яг өнөөдөр л төвшөндөө байж байна. Яагаад тэгэхээр мөнгөө одоо бид нар хөрөнгө оруулагч талаас нь бодох хэрэгтэй байхгүй тий. Одоо хөрөнгө оруулагч нарыгаа бид нар санхүүгийн боловсролгүй ийм тийм гэж хэлхээсээ илүүтэй угаасаа л хөрөнгө оруулагчнуудээр ийм өндөр бодлогын хүүтэй байж хаад банкнд хадгаламжаа байршуулчихна. Үгүй бол бонд худалдаад авчих. Хамаагүй эрсдэл багтай хөрөнгө оруулалтын сонголтууд нь байхад хувьцааны дээр угаас асуудлууд үүснэ. Тэгэхээр ер нь явандаа бол бодлогын буурхаас нь хөрөнгийн одоо ялангуяа одоо хөрөнгийн гэдэг бид нар хувьцааны зах зээл бол хичээл тулгарсан хിവэрэл байна. Ямар ч арга хэмжээ авсан. За яг сая нөгөө банктай холбоотой нөгөө тодорхой асуулт байгаа тийм buyback холбоотой ногдол ашиг тийм. Тэгэхээр бид нар юу гэж харж байгаа юм ийм нөхцөл байдалд бүхэл одоо хүн банкуд гэлтгүү нийлдэхтэй хувьцаат компаниудын авч хэрэгжүүлдэг арга хэмжээ бол сайн buyback хөтөлбөртэй гэдэг. Америкийн бүхэл компаниуд buyback хөтөлбөртөө тодорхой хэмжээний одоо санхүүжилтийг зарцуулдаг байгаа. За үүнээс гадна ногдол ашиг бол улиралд нэг удаа чинь бас нэлийн түгээмж шүү дээ барууны орнууд тийм. За хагас жилд нэг удаа бол баг стандарт болчиход байгаа юм байна. Тэгэхээр бид нар бол улиралд нэг удаа гэхэд бол арай холдож байна. Юунд бол хагас жил нэг удаа бол бид нар үргэлжлүүлнэ. За энэ хоёроос гадна бас нэг хоёр чухал зүйл байгаа. Тэгээ би юу гэж боддог гэхээр манай 11,000 хувьцаа эзэмшигч зөвхөн энэ buyback бол ногдол ашигаас болж бас хөрөнгө оруулалт хийгээг байх банкнд. Хасбанк одоо 20% хязгаар гэдэг нь хувьцаа эзэмшигчдийн хязгаарыг хангасан анхны болон цорын ганц банк байгаа. Тэгэхээр энэ дээр бас нөгөө хүмүүс засаглалтаасаа ч гэсэн эрсдэлтаасаа ч гэсэн бас тэгэд хөрөнгө оруулалт хийсэн болов уу гэж харагдана. Тэгэхээр бид нар бас нөгөө дотроо юу гэж одоо ажиллах хэрэгтэй хэлдэг гэхээр хөрөнгөний зах зээл хөрөнгөний зах зээл эрэлт нийлүүлэлтээр явна. За хас банкны үед бид нар юу хийж чадах вэ гэхээр ашигт ажиллагаагаа маш сайн харъя. Тэхийн тулд бид нар зээлийн чанараа бүр банкныхаа салбарт Монголд манлайлалаа үргэлжлүүлэх ёстой. Ашигтай ажиллах ёстой. Сайн засаглалтаар бол ерөөсөө улам сайжруулад явах ёстой гэдэг. Энэ одоо дөрвөн хүчин зүйлээс шалтгаалаад манай банкны хувьцааны ханш одоо мотортой байх болов гэсэн ийм хүлээлттэй байна. Бас өөр хөрөнгөний зах зээлтэй холбоотой нэг ерөнхий нэг макро гэх юм уу нэг эрсдэл харагдаад байгаа. Төрийн өмчт компаниудыг хөрөнгөний бирж дээр одоо хвчлэн нэрлэдэг. Хвчлэн гэх юм уу одоо хэсэгчлэн нийтдээ болгоно гэсэн ийм шийдвэрүүд гарцсан. За тэгэхээр эдгээр компаниуд ороод ирэхээр яах вэ гэдэг нэг асуулт гарч ирж байгаа тийм. Одооний байгаа шинэ мөнгө бол харьцангуй бага тийм ээ. Гадныхан орж ирэх хязгаарлагдмал байх. Одоо нэг стратеги ачаал бүтээлтэй гэж орж ирдэг. Тэгэхээр одооний хөрөнгөний зах зээл дээр байгаа оролцогч нар маань одооний байгаа хувьцаануудаа буюу позиц зарж ижил шинэ позиц нэ штэ. Тэгэхээр хөрөнгөний зах зээл дээр бас шок гарч болцсохгүй нэг эрсдэл байгаад байгаа. Тэгээ энийг маань бас хүмүүс энэ эрсдлийг харж ийн үгүй юу? Мэдгүй байх. Гэхдээ бидний эрсдлийг бол ингээд том улаан гэрэл тавьчаад микроскопоор харж явах хэрэгтэй. Тэгээ нэг шат дараалттай яваасаа тий нэгэн зэрэг бахан том компаниуд ороод ирдэг. IPO-ор амжилтгүй болдог тий эсвэл амжилттай болдогоор гадны баахан нөгөө халуун мөнгө гэдэг штеп хот маны ороод ирдэг. Тэгээ дараа буцаж гардаг. Одооний байгаа хувьцаат компаниудын хүмүүс хувьцаагаа зараад эдгээр төрийн өмч компани руу оруулаад хувьцааны ханш унахаас гадна бас маркет краш хүртэл бий болохыг үүсэхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бүгдийг бас нэлээд бид нар сайн анхаарах хэрэгтэй болов уу гэж бодож байна.
За баярлалаа зүгөө захирлаа. За ер нь манай асуулт хариултын хэсэг маань нэлээд удаан үргэлжлээд бараг одоо 40 гаруй минут болж байна. Тэгэхээр Earnings call маань бас эхлээд яг цаг гарan болж байна. Тэгэхээр яг хуу хамгийн сүүлийн нэг асуултыг аваад тэгээд Earnings call-аа өндөрлүүлэе гэж бодож байна. Тэгээ хамгийн сүүлийн асуулт нь болохоор ерөнхийдөө яг за 2026 оны хувьд яг тий хувьцаа эзэмшигтэй хандаад яг таны хувьд хэлэх тий гол мессеж юу байх вэ? Ер нь гол санаа юу байх вэ гэсэн асуулт байна. Тэгээд энэ асуултыг аваад Earnings call өндөрлөе гэж бодож байна. За би энэ асуултыг хоёр аваад хариулчихъя. Эхнийх нь болохоор яг нөгөө хас банкны хөрөнгө оруулагчтай өгөх мессеж юу вэ гэдэг. Тэгэхээр яг хас банкны хөрөнгө оруулагчтай 26 онд өгөх мессеж бол биднэрт энэ олон жил итгэж хөрөнгө оруулалт хийж ирсэн, үргэлжлүүлж байгаа, хөрөнгө оруулалт хийж байгаа 11 мянган хөрөнгө оруулагчтай бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Бид нар 26 онд хичээх болно. 26 хас банкны 25 жилийн байгуулж байгаа. Тэгэхээр бид нар бол ямар ч гэсэн 25 оныхаа амжилтыг ахиулах төр бол чармааж ажиллах болно. Тэгээ бид нарт үргэлжлүүлээд итгэж болно шүү гэдэг би нэг мессеж өгмөр байна. За нийт хөрөнгө оруулагч нар тийм ээ одоо зөвхөн хас гэлтгүй одоо Монгол улсын хөрөнгө оруулагч нартай ямар мессеж өгмөр байна гэхээр та хэд маань өөрсдөө хөрөнгө оруулалтыг нэлээд сайн төрөлжүүлээрэй. Нөгөө diversification ч маш чухал байдаг тийм ээ. Тийм болохоор 26 онд та хэд маань үргэлжлүүлээд хөрөнгө оруулалтаа хийхдээ үргэлжлүүлэхээ битгий мартаарай л гэдэг ийм л гол нэг мессежийг өгмөр байна. За баярлалаа зүгөө захирлаа. За манай урилгыг хүлээж авч идэвхтэй оролцдогд бас баярлалаа. Оролцсон бүх шинжээчнэртэй баярлалаа гэж хэлье. За онлайнаар бас идэвхтэй үзээд үр дүнтэй бас өөргөөжтэй байсан байх гэж найдаж байна. За тэгээд дараагийн Earnings call-оор дахин уулзцгаая. Баярлалаа. За маш баярлалаа. Бүгдэнд нь амжилт хүсье.